Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иран руу хүчтэй давталгаа хийсэн хിവэр байна. За Иран ч гэсэн мөн хариу давталгааг Израиль болон бүс нутгийн орнууд руу өгсөн ийм байдалтай байгаа юм байна. За энэ учраас бол өмнөх өдрүүдийнхаа нэгэн адил байлдааны үйл ажиллагаа улам бүр хүндэрсэн хിвэр байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байна. За үүнтэй холбогдуулан Ираны улаан хавирган нийгэмлэгийн мэдгдснээр ширүүн тулалдаанд өртсөн бүх газарт амь мөрөгцтийн тоо нэмэгдсэн. За одоогийн байдлаар 1450 хүн Иранд амь насаа алдсан, 18500 хүн шархсан гэсэн мэдээлэл өгч байна. За Америкийн нэгдсэн улс болон Израилийн Ираны эсрэг хийж байгаа доорлолтод дор хаяж 200 хүүхэд амь насаа алдсан гэсэн мэдээлэл өгсөн. За харин Америкийн хувьд бол хүний одоо амь насаа алдсан байдал нь 13 хүн байгаа. За бүгд бол цэргийн албан хаагчд байсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Израиль Ираны өмнөд Парсын талбай цохилт өгсөний дараа Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Тегеран бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцэд халдлага үлдэхдээ галынхаа хүчнийхэн зөвхөн нэг хэсгийг нь ашигласан Ираны эрчим хүчний байгууламж руу дахин онилох юм бол үл хүлцэн гэсэн анхааруулгыг хүргэсэн. Хэрв Тегеран Катарын хийн ордууд руу дахиад халдсан тохиолдолд Ираны өмнөд Парсын хий хоолойг бүхэлдэн дэлбэлнэ гэсэн мэдээллийг мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлж байгаа юм. За энэхүү харилцан бие биенийхэн одоо байгалийн хийн талбай руу халдсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үн нэмэгдсэн байдалтай байна. За Ираны зүгээс Рас Лафаны нэртэй хийн байгууламж руу хийсэн халдлагын дараагаар Катарын шингэрүүлсэн байгалийн хийн экспортын хүчин чадлын 17% нь буурсан. За жилийн орлого нь 20 тэрбум $20 алдагдал хүрсэн. За Европ болон Аз руу нийлүүлж байсан энэхүү одоо нийлүүлэлтэнд нь аюул занал учирсан гэж Катар Энержи компани гүйцэтгэх захирал Сайл Айл Каби хэлсэн байна. За Катар Энержи компани гүйцэтгэх захирал Пүрэв гарагт Өмнөд Солонгос зэрэг улс орнуудтай байгуулсан урт хугацааны шингэрүүлсэн байгалийн гэрээндээ 5 жилийн хугацаанд давчгүй хүчин зүйл зарлах шаардлагатай болж магадгүй гэсэн мэдээллийг өгсөн. Reuters агентлагт өгсөн ярилцлагатаа Сайд Аль-Каби 2 LNG үйлдвэрлэлийн эвдэрлээс болоод Итали, Бельги, Өмнөд Солонгос бүгд найрамдах хятад ард улс руу тээвэрлэхэд саад учруулж болшгүй гэж мэдгдсэн. За эдгээр нь бидний хувьд давчгүй хүчин зүйлийг зарлах ёстой ийм урт хугацааны гэрээ юм. Бид хэдийн зарласан гэхдээ энэ нь бол богино хугацаанд байсан бол одоо хугацаа ямар ч хамаагүй болсон гэсэн ийм мэдээллийг хийсэн. Европын орнуудын хувьд Катарын шингэрүүлсэн байгалийн хийнээс хамааралтай байдаг. За мэдээж хэрэг зүүн Азийн орнуудын зах зээл ч гэсэн энэхүү одоо бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг нь цаашдаа бол эрчим хүчний түүхий эдийн үнийг дэлхийн зах зээл дээр хөөрөгдөж байгаа. За дэлхийн газрын тосны жишг болох Brent газрын тосны үн нэг баррел нь 10% өсч $119 болж өссөн. За дараа нэг баррел нь $110 болж буурч 2.3% өсөлттэй байсан. Америкийн нэгдсэн улс болон Ираны эсрэг хийж байгаа энэхүү үйл ажиллагаанаас болоод түүхийн нефтийн үн үндсэндээ 60% өссөн байна. За Европод хийн үн бол огцом өссөн. Нидерландын бөөнөөр худалддаг хийн үн 24% өссөн. Мегаватт цаг тутамдаа 68 евро болсон гэж мэдгдсэн. За энэ бол 2022 оны 10 дугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. За дараагаар нь бол буурсан үзүүлэлттэй гарсан байна. За харин энэхүү Ираны дайн эхлэхээс өмнөх үедээ харьцуулахад бол үн 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. За мөн эдийн засгчдын үзэж байгаагаар эдийн засгийн өсөлт саарч хэрэглээний үн өсөх учраас төсвийн бодит зарлага буурах юм байна. За тухайлах юм бол 6 сарын дараагаас 1.2%-аар буурна гэсэн ийм зүйлийг ярьж байна. За цаашдаа Брентийн нефтийн газрын тосны үн $100 орчимд харьцангуй удаан хадгалах тохиолдолд түүний үн нь 2 дугаар сарын 26-ны түвшнөөс 40%-аар өсгөд хүрэх юм байна. За энэ тохиолдолд 2026 оны 9-10 дугаар сард суур түвшин буюу газрын тосны энэ өсөлтөөс бусад шалтгаанаар хүрэх түвшингээс хэрэглээний үн нь бол 1.5%-аар илүү түвшинд хүрэх. Ботодын нефттэхүүний бодит хувь нь бол 1.7%-аар бага гарах. Ингээд 2026 оны төгсгөл төгрөгийн ам доллартай харьцахад 3.2%-аар нэмж сулрна гэсэн ийм тооцооллыг хийж байгаа юм. За цаашдаа ч дайн байлдааны үйл ажиллагаа өргөжин тэлэх. За үүнээс шалтгаалаад болоод хэдий одоо хугацаанд үргэлжлэн тодорхойгүй байдалтай байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс цаашид бол дайныг өргөжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь харагдаж байгаа юм. За учир нь гэвэл Америкийн батлан хамгаалахын яам буюу дайны яамнаас хүсэл гаргахтаа Конгресст гаргасан хүсэлттэй $200 тэрбум төсвийг батлахыг хүсэж байгаа. За энэ бол дайныг одоо цаашдаа үргэлжлэн гэсэн ийм тохиол болж байна. За дайн хизээ дуусах вэ гэсэн хугацааны тухайд асуухад дайны яамны сайд PTX-д хэлэхдээ дайн дуусах хугацаа байхгүй гэсэн мэдээллийг хийж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа цаашдаа сунжиж болзошгүй байна. За энэ бол гол үйл ажиллагаа нь Ираны одоо эсэргүүцэл хүчтэй байгаатай холбоотой гэж харж байгаа юм. За
За өөрөөр хэлбэл Дональд Трампын явуулж байсан цэргийн үйл ажиллагаа нь бол өөрийн одоо хийгч байсан шиг богино хугацаанд амжилтанд хүрэх нь төдийлөн тодорхой бус байгаа юм. За үүнтэй холбогдуулан зарим улс орнуудаас Хормузын хоолойг хамгаалах чиглэлд өөрийн байлдааны хөлөг онгоцоо ирүүлэх ийм одоо хүсэлтүүдийг тавиад байгаа. За одоогийн байдлаар нааштай хариу өгсөн орон гараагүй байгаамаа.